Би хүүхэд байхаас сэтгэл зүйч болохыг одоо хүсч мөрөөддөг байсан. Амьдралын одоо явц дундаа хилчгийн ухааны мэрэгжил сонгоод олон жил тэр одоо салбар ухаанаар явсан. Багын сонирхлоороо ч тэр ингээд хүний сэтгэл гэдэг чинь яг юу юм бэ гэдгийг ирж хайгаад олон янзын сургалтуудад сууж исэн. За тэгээд ингэж явж байгаад буддын ухаан чи ерөн сэтгэлийг ингээд судалдаг ухаан юм байна гэж мэдсэн цагаас эхлээд буддын сэтгэл судлалыг сонирхоод тэгээд буддын бяцлагыг хийж эхэлсэн. Би урд нь бол маш олон тооны сургалтанд сууж исэн. Хувь хүний хөгжил сэтгэл судлал гэх мэт. Сүүлийн 3 жил бол буддын одоо ухаан тэгээд буддын бяцлагыг сонирхон судлаад одоо бяцлал хийдэг болсон. За тэгээ уянгаа агшинг бол анх гарч ирсэн цагаас нь ингээд даагдаг байсан. 2024 оны 12 сард бол өөртөө хүрэх зам гэдэг сургалтанд зарлагдангууд яг тэр өмнөх нөгөө итгэлээрээ шууд сонгосон. Энэ сургалтыг сонгох болсон шалтгаан нь юу вэ гэхээр доторх агуулга нь бол маш одоо дэлгэр байсан. Өөртөө хүрэх зам сургалтын дотор болохоор өөрийгөө танин мэдэх, айдас гэж юу юм, гимшил, гомдол гэж юу юм бэ гэдгээ танин мэдж тэндээсээ чөлөөлөгдөх. За тэгээ амьдралын хуйлууд гэж байдаг. За тэгээд сэтгэл зүйн нэгдмэл байдал. Тэгээ аз жаргалтай хэрхэн амьдрах вэ гэсэн энэ сэдвүүд нь бол маш их таалагдсан. Хэрэгтэй байгаа бүх зүйлсүүдийг нэг дор ингээ багтааж өгснөөрөө сонирхолтой байсан. Тэгэхээр миний бие нөгөө бяцлал хийдэг учраас бяцлагын одоо үйл явцад өөрийнхөө сэтгэлдээ хэрхэн ажиллах вэ гэдэг арга зүйтэй байсан. Тэгэнгუთ энэ сургалтын дээр гарч ирж байгаа энэ модулууд нь маш хурдан өөрийгөө таньж мэдээд түүнээс чөлөөлөгдөхөд тус болсон. Тэгэхээр нөгөө нэгдмэл цогц олон одоо агуулгыг багтааж өгсөн учраас маш хурдтайгаар ингээ өөрчлөгдсөн ийм одоо сургалт байсан. Энэ сургалтын бас нэг давуу тал нь юу гэхээр онлайн одоо мэдгэдэггүйнийг маш одоо сайн өгч исэн. Тэр видео хичээлүүд нь ингээд өгүүлбэр болгоно нь нарийн одоо зохион байгуулагдсан тийм бүтцтэй. Олон дахин ингээ эргээ сонсоход шимттэй байсан. За тэгээ үүнээс гадна дасгал ажлуудыг ингээд яг жинхнэрээ ингээ багшийн хэлснээр хийж чадах юм бол бодиттой үр дүн бол маш одоо бидний бодож байгаагаас илүүгээр ингээд гарах боломжтой байсан. Бас нэг зүйл нь болохоор танхимын уулзалт болон одоо 7 хоног болгон онлайнаар уулзалт хийжсэн. Тэгэхээр тэр уулзалтын үед болохоор сургалтын туршид ойлгохгүй зүйл гарах тийм ээ. Багш маань ингээд сонсож байгаад тэр хүнд яг ямар асуудал байгааг нь одоо мэрэгжлийн хүний нүдээр хараад тэрийг ингээд тодтогч гаргаж ирж өгөөд ингээд дэмжлэг үзүүлээ явж исэн учраас маш юм гоё чиглүүлэгтэй байсан. Тэгээд ингээд онлайн сургалт тэр болгон бас үр дүн үзүүлэхэд хэцүү байдаг л да. Эхэлчээд хүмүүс ингээд орхичдаг. Гэтэл энэ сургалт бол ерөөсөд тэгэх зав бодгоогүй юм уу? Байнгын ингээд хөтлөөл ингээд яваад исэн. За тэгээ миний хувьд бол хамгийн одоо олзуурах байгаа зүйл нь юу вэ гэхээр буддын дээр арга зүйтэй энэ сургалт юусоо ингээд харшлахгүй байсан нь надад таатай байсан. Бяцлал энэ сургалт хоёр хэрвээ хоорондоо зөрчилдөд байсан бол магадгүй энэ сургалтыг цааш нь явуулахгүй байх. Тэмээ тасалдах магадaltaй байсан. Тэгэхээр энэ хоёр маань ингээ хоорондоо маш гоё хоршиж өгсөн. Тэгээ арга зүйтэй байгаад энэ онлоо аваад дадлага ажиллагаа хийчихэнгүүт их одоо тийм өөрчлөлт одоо гарсан миний хувьд. Урд нь олон янзын сургалтууд авч исэн. Тэгээд тэр болгон бол надад тодорхой хэмжээгээр ингээд мэдлэг өгч исэн тийм ээ. Гэхдээ энэ сургалтын дээр ирээд бүгдээрээ ингээд зангилагдсан. Бүгд ингээд эн чинь юусоо ийм л юм байд юм биш үү гэдэг нэг юм нэгдсэн нэг юм газрын зурагтай болоод дараа нь одоо янз бүрийн тэр бид нар чинь байнгын л нийгмийн харилцаанд амьдарч байгаа шүү дээ. Тэгэхээр айдас хүрэх юм уу, гомдох, гэмших гэх мэтийн энэ одоо зүйлсүүдтэй тулах үед түүнийг ингээд таньж мэдээд яаж хамгаалах вэ? Тэр зүйлсүүдийг ингээд өөртөө зовлон болгохгүйгээр өнгөрөх тэр одоо зүйлсүүд ингээд суралцсанараа давуу ийм сайхан сургалтаа байгаа. За уянгаа агшийн сургалтанд суухаас өмнө би бол нөгөө бяцлал хийж байгаа хүний хувьд бол ингээд бяцлалаа тогтмол хийгээд за тэгээ ухамсарын мандал дээр буюу ингээд өнгөрсөн үеийн түүхүүд гарч ирээд тэгэнгუთ тэрнтэйгээ ажиллачаад тэгэл ер нь ингээд амар тайван яваад л за одоо болж ийн гэдэг ингээд сэтгэл ханамжтай байгаад исэн. Тэгэнгუთ уянгаа агшийн сургалтанд суунгууд бидний одоо амьдрал дээр ачаа болж идэг нөгөө тодорхой асуудлуудыг шууд ил гаргаж ирж өгж байгаа учраас бяцлагаа хийх үед том тодорхой сэдвүүдтэй болцсон байсан. Тэгэхээр нөгөө за одоо би ер нь болчлоо доо дайггүй болчлоо гэдэг нэг тийм мэдрэмжтэй байсан чинь үгүй байсан. Бидний одоо сэтгэлийн гүнд бүр маш их хэмжээний тийм
зүйлсүүд хуримтлагдсан байдаг нь бол гарч ирээд болчлоо доо гэж бодож исэн зүйлсүүд маань үгүй байсан. Бүр олон зүйлийг ингээд чөлөөлж чадсан. Би жишээ нь аавыгаа алдаад 2 жил хагасуулж байгаа. Тэгээ аавыгаа яг сэтгэл зүйн хувьдаа бол тавьж явуулаагүйсэн байсан. Тэр зүйлээ ингээд чөлөөлсөн. За тэгээ энд бол ингээд нөгөө амьдралын хуйлууд гэдэг дээр гэр бүл, ураг саадан тий нийгмийн хариалал, өгөх авах хууль гэдэг маш олон сонирхолтой юмнууд байдаг. Эдгээр зүйлсүүдийг ингээд багцаар нь ингээд чөлөөлж өгсөн. Учираас би нөгөө болчлоо доо гэж бодож яснасаа бүр илүү ингээд өөрчлөгдсөн. За би бол их олон тооны сургалтанд сууж исэн. Тэгээд тэр нь бүгдээрээ л үр дүнтэй байсан. Тэгээд энэ өөртөө хүрэх зам гэдэг сургалт бол 1 сарын хугацаатай боловч маш их гайхалтай үр дүн үзүүлсэн. Тэгээд энэ сургалтыг сонгон одоо суралцсандаа би их баяртай байгаа. Хэрвээ дахиад дараагийн сургалт тийм ээ модуль нь нэмэгдээд зарлагдах юм бол ямар ч эргэлзээгүйгээр дахин суухад бэлэн байгаа.